Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэр радио 104.5 сонсогч танд хүрч байна. 584.5 гэсэн хос дэлгэнээр бас сонсох боломжтой байгаа. Мөн гэрүүлэр радио 104.5 гэсэн пэйж хуудасаар биднийг үзэх боломжтой байгаа шүү. Яг одоо тантай хамт найруулагч Мизо, хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний бие ажиллаж байна. За сайн уу манайхаа өдрийн мэнд. Өдрийн мэнд. Тийм ээ, таны сонсох хоолой яг мөн байна. Өнөөдөр бид нар сард нэг удаа оролцдог 10 настангуудтайгаа ярилцахаар бэлэн болсон байна. За өнөөдөр хүүхдүүд маань амьдралыг хүчиглэхээр ирсэн байна. За өнгөрсөн сараас хойш болсон тод дурсамжаасаа нэг их хаалцаад яриа эхлэе тэхүү. За. Хин эхлэмээрээ. Төгөлдөр татгалцлаа. Өнгөрсөн 1 сарын хугацаанд татдах зүйл юу вэ манайхаа? Надад бол татдах зүйл гэвэл сая нэг сүүцэд компани тэмцээнд орсон. За. Би энэ тэмцээнд орсон л ер нь хамгийн юу. Тэмцээнд орсон чинь чамд ямар мэдрэмж төрсөн? Ингээд ярьсан 3 өдөр басахгүй юу? Эхний өдрийн эхний өрөг дээр болохоор амар жоохон сандарсан. Тэгээд цаашдаа дасаад байгааг болсон. Сандрах мэдрэмж төрсөн. Тэмцээнд оролцож дуусны дараа ямар мэдрэмж төрсөн? Тэнд оролцоод яг сүүлийнхээ өргөн дээр хоцчих юм бол амар гоё яваад идэх байхгүй юу? Ямар ч юм ингээ ялагдсанаас их хоцсон. 9 өргөнөөс 5 аж 4 аж ихсэн болохоор ягаад ч юм гайгүйс. Зүгээрс. Шатрын тэмцээн юм тий. За, манай гурийн хувьд сонин сайхан юу болж өнгөрөв? Надад лав тийм ингээд сургууль дээр л юм болж өнгөрсөн. Хин хугацаа ингээд сургууль дээр болж өнгөрсөн юм шиг санагдсан. Гэтэ сая 14 хоног амархаас өмнө нэг урлагийн үзлэг манд болсон. Тэр л нэг татагдах зүйл юм да. Тэгээ урлагийн үзлэгт ороод бид нэр хамгийн гоё нь 3 дугаар байранд орсон. Байр эзэлж чадсан гэсэн. Тэгээд бид нэр баяртай лээс. Тэрийг л татах юм. Ангиараа 3 дугаар хайранд орсон юм аа. За манай ганцуд ямар оролцоотой байсан? Урлагийн үзлэгээрээ юу? Урлагийн үзлэг дээрээ тусдаа зүйл гэвэл би нэг хамтлаг дуунд орсон. Хамтлаг бүжигт орох гэж хичээсэн боловч намайг хассан. Тэр бүжигээс тэгээд би хамтлаг дундаа л орсон. Хамтлаг дуунд орж дуулах мэдрэмж нь ямар байсан юм? Гойс. Би өгийн дуулах туртай болохоор ингээд ядчиххад яг тэр хүмүүсийн урд нь микрофон бариад тэгээд яхан дуулахад сандарч ирсэн. Тэгээд бусд нас дуулахад тэгээд бас гайгүй мэдрэмж төрсөн. За ямар дуу дуулсан ганцуудаа? Энэ л насаа дуулахгүй юм бол гээд манай тавиулгын сургуулийн галт мандах багшийн зохиосон дуулна гээд тэгээд энэ л насаа дуулахгүй юм бол гэдэг дуу сонгосон. Чи бид тэднийг бадгийг дуулж өгнө гэж байх уу? Бага. За. За өөрийнхөө дуулсан бадгийг дуулаад. Гоё юм бэ. За. Жилээр улцах нас минь жимжимэл сүлжээх нас минь иргэн дурслаж ирэхгүй нас минь ирхэм бүхэн хүргээх нас минь энэ л насаа дуулахгүй юм бол энхэн орчлон юуг дуулах вэ? Энэ л насаа хайлахгүй юм бол үүнээс өөр юуг хайлах вэ? Зя. Ямар гоё юм бэ? Зя. Ямар ч гоё хөхтэй юм тий. За манай хоёрын өнгөрсөн сарын онцлог үйл явдлаас авалт. Онцлог үйл явдал гэх юм бол яг 14 хоног амарсан. Тэрэндээ яг нөгөө нэг эсээ бичлэгийн уралдаан гээд яг 3 дахь өдөр хурааж авнаа гээд аль 5 дахьтаа зарлцсан байсан. Тэгээд тэр эсээгээ найзтайгаа цуг номын сон орж хийнгээ, одоо бичингээ, бусад даалгавраа ингээд гүйцэтгээд тэр л айгаа гоё тод тусамж байна да. Нэрэ та хэд чинь зөндөө олон хоног амарчаад ирсэн юм биш үү? Гүн амар хугацаанд тэмцээн зарсан. За. Манай алсагийн хувьд Ер нь бол миний сургалтын нэг тэмцээн байдаг байхгүй юу?
Одоо ер нь бол ингээд олон цагиргаыг нэг доор ингээд гаргах. Тэрэн дээр оролцоод 19 секундын дотор гаргаад 5 секундыг тавтай цагирга тэгээд 7 цагиргатай ингээд өрсөлдөөд тэмцээнд оролцсон. За, тэмцээнд оролцох мэдрэмж нь ямар исэн? Жохон сандарсан. За. Яг ингээд эхлэх үед жохон сандарж байгаа. Тэгээ яг дуусах үедээ гайгүй. За тэгвэл бүгдээрээ л тэмцээнд ихвчлэн оролцсон юм шүү дээ, тий? Манай ундран бас эсэ битсэн юм байна. Тэр сандрах гэж байгаа мэдрэмжийг ер нь тэр үед нь яаж давж гардгийг та хэд? 50 байх. 50 байх гэж хичээдэг. За. Би яванд гайг болчихдог. Миний хол. Би өөрөө дарж чаддаггүй шүү дээ. Аха, ер нь хэсэг хугацаа өнгөрөхөд гайг болдог гэсэн үг. За. Би бол ингээд өөрийгөө хайдаа зоригдуулаад хайдаа явандаа бас төлөвлөх шиг гайгүй болдог. Ундрамынх Миний болохоор би болохоор ингээд тухайн зүйлд ингээд төвлөрч чадахгүйгээс олж ингээд сандрал үүсдэг гэж би хувьдаа боддог байхгүй юу. Тэгээд тэр тухайн зүйлдээ илүү төвлөрөхийг хичээгээд мөн за хаяа бүр нөгөө нэг ямар нэг урлагийн үзлэг ч юм уу тиймэрхүү тэмцээн болно штэ. Тэрэн дээр ингээ бүжигч дуусан ямар ч зүйл хийсэн тэрэн дээр маш их сандардаг. Тэгээ би тэрийгээ яаж нөгөө нэг даван тулсан бэ гэхээр нэг бол яг төгөлдөр гансууд хоёр ах шиг яг ингээл байж байгаа л нөгөө тэрийг автаа алга болчдөг тэр мэдрэмж сандрах гэдэг мэдрэмж. Нэг бол яг тухайн зүйлдээ илүү төвлөрөхийг хичээгээд тэгээд айгүй нэг төвлөрсөн байхад бол гайг болчдөг. Гэхдээ ингээд яг яаж би нэг удаа ингээд сандарч байгаа байхгүй юу? За. Тэг ягаад ч ингээд тэр хүүхэд ингээд өрсөлдөгчөөс айгаад тах юм болоо сандард юм билээ. Тэгээд ер нь бол би айгаад гэлтэй гэхдээ ингээд яг тэр хүүхдээ ингээд яг өөрөө айлгаж байгаа юм шиг ингээд амар юм урваад зүгээр суухгүй ингээд зүгээр санагддаг л да. Гэхдээ ингээд урваад суухгүй ингээд дотроо ингээд өөрийгөө зоригжуулаад суух бол тэгэхээр сандрал бас гайг болт юм билээ. Чадах юм шиг өөртөө ихтэй суухаараа. За. За тэгвэл өнөөдрийн бидний сэдэв юу гэж? За. Би хиймээр л байсан. Гэхдээ гэдэг сэдэв. За та хэд болохоор ингээд би тэмцээнд ормоор л байсан. Гэхдээ айгаад орч чадаагүй. Эсвэл бүртгэлэн дууссан амжааг. Тийм эсвэл би амжаагүй. Эсвэл би ингээд хүмүүсийн хажууд дуулмаар л байсан. Гэхдээ ичээд байсан. Гой шиний мамаар л байсан. Гэтэ мөнгө байхгүй. За тэгвэл өнөөдрийн бидний сэдэв би хиймээр л байсан. Гэхдээ тийм зүйл юу байна вэ гэд бүгдээрээ өөрөө өөрсдийнхөө дурсамжнаас хайх нь. Тэгээд яагаад юу саад болоод тэргийг хийж чадаагүй юм бол гэдгээ олно гэсэн үг. Багшаа хамгийн түрүүнд надад бодлоо гэж хэллээ. За. Тэр нь ингээд сая би урлагийн үзлэг дээр хос бүжигт орж чадаагүй гэдгийг хэлсэн да. Тэр ингээд би ормоор л хэлсэн данч орж чадаагүй. Яагаад гэдгийг би ойлгосон. Эвсэлтэй хүмүүсийг авч байгаа гэ тэгээд намайг эвсэл жоохон муутай ах гэж би бодсон. Тэгээд аваагүй ах гэж бодсон. Тэгээд аваагүй байх нь чамд ямар исэн байгаа юм та? Жоохон муухай эсвэл манай гэр сургуулиас жоохон хол тэгээд ядчихад оройтож бэлдээдсэн болохоор яг тэр үед ингээ хасагдсан гэдгийг сонсоод жоохон урвайсан байсан. Тэгээд тайран ингэж бэлдсэн цаг гэж анхнаасаа тэмцэхгүйсэн бол гэж бодсон. Чи энэ тухайга гэрийн хин нэгэнтэй эсвэл найзтайгаа ярилцсан уу? Ярилцсан. Хинтэй ярилцсан юм. Ангийнхаа нэг найзтай би тэнцээг байл юу нэмэл болцтой гэж бодсон. Нэг бас манай найз бас орох гэж оролдоод тэнцээгүү. Тэгээд би хоёулаа ярилцсан бас. Дахиад бүжиглэх оролдлого хийх үү гансуудаа? Ер нь би нэг бүжиглэх туртай биш. Энийг бүжиглмээрсэн үедээ л бүжиглдэг. Би ингээд бүжгийг үзээд чаддаг юм. Яагаад гэвэл ингээд би багтаа балетанд явдаг байсан. Тэгээд амар гоё Барби гэдэг тиймэрхүү гоё бүжиглдэг байсан. Тэгээ ингээд тэр балетны багшаас салцчих бүжиглэх дургүй байсан юм хэвчээ. Манай багш маань тэгээд өөрөө бүжиг заахаа билүү явцсан байхгүй юу. Тэгээд л би дургүй байсан бүжинд. Гэтэ хайдаа сэтгэл хөдлөсөн үедээ л бүжиглдэг. Балетын багш шилжснээс хойш дургүй болсон гэж үү?
Тэгээд сая яагаад бүжгийн бэлтгэлд явж исэн юм бол хоёлаа? Яа гэвэл бас эмэгтэйчүүдээс бүжгийн эвсэлтэй ах хэвээр хайдаач гэсэн бүжиг бүжгэлжийгээд тэгээд хайдаа бүжиг бүжгэлээд жоохон хөгжилтэй юм шиг бас санагддаг үедээ бас бүжгэлдэг. За. Манай гуравт тийм төрсөн чинь орж ирсэн үү? Хараа орж ирэхгүй байна. Байхгүй юу? За. Тэгвэл би түүх яриад хөө. За. За. Нэг л Эмэр. найруулагч өөрөө бол тачхан тал сайхан инээдэг нэг хүн орж ирсэн болтой байна. За. Нэг хүү ээжтэй. За тэгээд тэрээ таад анзаардаг бол миний ярьдаг түүх яг та хэдийн настай адилхан түүх сонгодог. Тэгэхээр хэдэн настай хүү хэлсэн байж таарах нь? 11. За тэр хүү ээжтэй сакс тоглох дуртай гинэ. Тэгээ гэрийнхээ ойролцоо байдаг саксны талбай одоо шийд таарах юм бол дандаа тоглодог. За тэгээд тэр хүүхдийг ингээд хүүхдүүд харахтаа ямар гоё ингээд шидэлт нь ингээ гоё шиддэг гэж бас байд юм шүү дээ тийм ээ. Тэгээ айгүй гоё шидэлттэй гэд хүүхдүүд ярьдаг гинэ тэр хүүхдийг. За тэгээд сургуульд нь ингээд сагсан бөмбөгийн одоо дүүргийн аврах шалруулах баг бүрдүүлж ингээд хүүхдүүдийн эсэлт авсан юм байна. За тэгсэн чинь нөгөө хүү маань болохоор багш нь ингээ биеийн тамирын хичээлээр хин энэ бэлтгэлд орох вэ? Хин энэ тэмцээнд оролцох вэ гэдгийгсэн чинь доктороо бол ингээд очимоор л хийсэн гинэ. Багшаа би оръё гэж хэлмээр л хийсэн гинэ. Тэгтээ за би яг тийм хангалттай яг тий багшийн хүсэж байгаа шиг тэр дүүргийн тэмцээнд орох хангалттай тийм чадвартай хүн биш байх. Би яг тийм сайн хүүхэд бол тоглодог хүүхэд бол биш байх гэд тэгж бодоод босод хүн бол надаас илүү ингээ сайн байгаа ах гэж бодоод тэгээд тэр бодлосоо болоод гараа өргөмөр исэн ч гэсэн багшаа би гэж хэлмээр исэн ч гэсэн яасан байх нь ороогүйсэн гинэ. Тэгээд тэр өдөр гэртээ очиод унтахынхаа өмнө орондоо ороод оролцдог ч байж үү би чадах байсан болов гэж бодсон. Тэгэхээр биднэрт тийм үе байдаг болов гэсэн үг. Бэд зөндөө би ингээд яг хийн гэж бодож байсан юм а хийхэ болчоод тэрнийхээ оройн яг тиймэрхүү үед амар муухай байд шүү дээ. Гүр ингээд толгой амар иргэд. Тэр өдөр Яг би тэгэхэд яг яах байсан болоо яагаад тэгсэн юм ба яагаад зөвшөөрчдөг ч байж үү гэд бодоод байдаг. тэгвэл тэр зөвшөөрөхөд тэр зүйлийг хийхэд нь яг тухайн үед юунаас болсон гэдгийг нь чи мэдтгүү. Олдоггүй бодоод орондоо ороод ингээ бүгдээр боддог гэж за өнөөдөр ялаа гэт тий. Ингээ боддоггүй зүгээр л мартаад тэгээд унтчихдаг шүү дээ. Юу нэг жоохон унтах цаг төгсөн байхад боддог болохоор. За манай хоёрт Би бол яг анх бас урлагийн үзлэгээр явах юм бол би нэг одоо ингээд яг би бараг л гоцлол дуу бол биш ээ. Би нэг хөгжим тоглоод хажуугаар нөөрэ дууссан. Тэгээд би яг бас гоцлол бүжгэндээ орчдөг юм билүү? Эсвэл гоцлол дундаа орчдөг юм билүү гэж би яг ээжтэйгээ ярилцчихсан аахгүй юу. Тэгэл багш хин гоцлол эмэгтэй гоцлол дунд явах уу гэл бас нэг гараа өргөж байгаа. За би ч нөгөө нэг юу юм бэ? Тэхэн юм мод олчвол яана. Эсвэл би нөгөө тэр дуун дээр хэрвээ алдчихвол яана гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээс болоод татгалзчихсан байсан байгаа. Тэр л амар сая бодогдлоо да. татгалзажсэн байна. Тэгвэл бид нар бусад хүмүүс юу гэж бодох бол би сайн байж чадах болов гэдэг бодлыг их бодох юм бол оролцож чаддгүй байх нь шүү дээ тий. За надад нэг түүх байгаа. За Тэнд болж ирсэн. Тэнд өөр ч болж ирсэн үү? Болж исэн. Надад болж исэн. Тэгээд би бүр сүүлийн үед шүү дээ ингэж бодсон ингээд би нэрэл тэр зүйлийг хийх дуртай юм байна штэ гэдгийг бүр саяхан мэдсэн. Яг сайхан уу? Тийм, бүр яг саяхан. За, өнгөрсөн 7 хоногт бүр яг тийм байна гэд бүр өөртөө яг тэгж хэлсэн аахгүй. Тэгвэл тэ яг тийм бодоод энэ сэдвийг сонгосон юм шүү дээ. За, тэгэхээр миний хувьд одоо тухайн үед миний хийх байсан зүйл гэсэн үг. Гэхдээ тэр одоо яг саяны биднэрт төрдөг мэдрэмжүүдээс болоод хийж чадаагүй тийм зүйл аахгүй. За би ингээд хүмүүс одоо за чиний дуртай хобби гэл тэгэхээр сонирхол гэл тэгэхээр бид нар ингээд хариултад хэлдэг шүү дээ. Тэр гэл.
Тэгэл тэр 3 хариултын дотор миний хувьд дандаа явдаг нэг хариулт байдаг байхгүй юу? Тэр бол дуулах. Дуулах гэдэг хобби надад байдаг гэдгийг би ер нь байнга хэлдэг. 3 сонирхлын 1, 2 сонирхлын 1, 1 сонирхлын 1-т байдаг заяа. Тэгсэн чинь ингээ 10 жил тахад дууны тэмцээн болохоор ингээд за угаасаа л эрхэм баярыг дуулуулна дөө. За угаасаа л тий номинг дуулуулна дөө. Угаасаа тэд нэр ингээд дуулдаг. Манай ингээ урлагийн үйлчлэгийн гоцлол дуу, хамтлаг дууг тэр идэл дуулдаг гэдэг учраас гой дуулдаг юм чинь тий тэр ингээ угаасаа гойж дуулдаг. Багш тэр хүүхдийг сонгоно гэж боддог байсан болохоор би хизээж ингээд за энэ жилийн гоцлол дуунд хэн орохыг хүсэж чинь гэж багш асууж исэн байгаа байхгүй юу? Хүсэж байгаа хүн байна уу гэсэн болохоос биш энэ жилийн урлагийн үнслэг дуулж тэ чадаад байр эзлэх хүн байна уу гэж асуугаагүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би дотроо бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулснаасаа болоод би бол дуулах дуртай л хүн болохоос биш чадна гэж бодоагүй байсан байгаа байхгүй юу? Би бол дуулах дуртай. Би дуулахаараа үнэхээр гоё жаргалтай болдог. Дуу сонсогч гоё. Гэтэ энэ нь миний ингээ үнэхээр хийхийг хүсдэг тэр зүйл маань байсан гэж би мэдээгүй байсан гэсэн үг. Тэгээд хүмүүсийн хажууд ингээ дуулахаар хоолоо гардаг юм. Ингээ хичээд идэв ш. Тийм. Ингээд ганцаараа байхаар өстө би баг хоолоо хүрхгүй дуу гэж байдгүй байхгүй юу? Баг ойрлж болох. Тийм ямар ч дуу дуулсан ер нь л хоолоо хүрдэг байхгүй юу? Тэгэл өстө дотроо ингээд заста би янзын гоё дуулж ин да гэж боддог байхгүй юу? Тэгтээ бүр ингээд ойр дотныхаа хүний хажууд байсан ч гэсэн би дуулахаар минь болоо байхгүй. Харин тийм тэгдэж ш. Би ингээд гэрийнхэн байхгүй таяа ингээд дуу сонсож явахад дагаад дуулж мөн ингээд яхад болдог байхгүй юу? Тэгээд гэрт ингээд нэг ганцхан хүн байвал тэгэл гарпол тогдуулдаг ш. Хоёул адилхан юм ш төгөлдрөө. Тэгэл хүн байхаар миний ингээ хоолоо ингээ саарлт гэж яддаг ш нэг юм царгаад эсвэл нэг нарийнхан болоод хоолоо хөрхөөлөл. Тэг ганцаараа ерөөсө гацхгүй дуулж яснаа ингээд яг хүний урд дуулах болохоор ингээд үгийг гинт бод санаал. Харин тэгээд одоо яагаад бусад хүмүүсийн хажууд дуулахаараа тэгж хоолоо маань гарахаа олчдгийн бас шалтгаан байгаа л хин нэг муухай дуулж ийн гэж хүүхд ахт маань хэлсэн болов бити орилоотой дуугаал гэж хэлсэн болов би тэгтээ санахгүй л юм л да. Бол амар ичимхий болохоор тэгдэм болов. Та ичимхий юу? Хүүхнээсээ нээлттэй штэ би төгөлдрөө. Тийм дээ. Тийм би аюу нээлттэй нийтч. Тэгээд за би тэгээ эндээс юуг олж авсан гэхлээр бусад хүмүүстэй харьцуулах юм бол би угаасаа өөрийгөө сайнаар үнэлэхгүй гэдгийг мэдсэн байхгүй. Одоо ингээд бол зөндөө холон гой дуучин байгаа шүү. За одоо миний хамгийн сүлд гой дуулахыг биширж байгаа юм би л айлж ш. Ямар гой дуулдаг юм бэ гэж би бодож байгаа байхгүй. Тэгвэл хүн болгоны хоолойны өнгө нь өөр штэ гэдэг бодол одоо надад бий болоод байгаа байхгүй юу? Би заавал тэр хүн шиг тий? Заавал ингээл дуучин гой уртын дуучин эрдэн чимэг шиг за гой дуулдаг гэж би боддог байхгүй юу? Тэгэл заавал ингээ гой дуучин одоо намын шүү дээ тий? Намын шиг энэ төр гэл тэрэн шиг энэн шиг гэх юм бол хизээч дуулахгүй юм шиг үлээ. Хүн болгоны өөр юм чинь хүн болгоны хоолойны өнгө бас ямар өөр байгаа. Тэгэхээр өөрийнхөө хоолойн тохирсон дууг дуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд би дууны тэмцээнд орох байсан байл. Би нэг хөглөж үзсэн аахгүй юу? Тэрэн дээр яг нэг ингээд нэг ингээ хоёр хүүхдээсэн. Тэг ингээд нэг нь яг нөгөөтг нь илүү сайн, нэг нь ингээ голдгор нь аахгүй юу? Тэр голдгор нь болохоор жоохон яг тэр нөгөө хүүхдээс арай жоохон муу. Тэгээ би яг чамшигл болмоор байна гэдгсэн чинь нөгөөтг нь яг нэг хүнийг дагаал хам бол тэр хүнээсээ хизээж ингээд дээшээ гарч чаддаггүй гэдэг хэлсэн шин. Тэгээдсэн. Хүн өөрийнхөө хийж чадах хамгийн санаараа л хийх ёстой. Тэгвэл бодсноосоо ч илүү сайн хийж чадах юм болов? Магадгүй. За тэгээд надад ийм зүйл тохиолдсон шиг зүйлс та дөрөвт маань бас сонсож байгаа хүмүүс те тэр зарим сонсож байгаа хүмүүсийн хүүхдүүдэд битгий тохиолдосоо гэж бодож байгаа байхгүй. Тийм болохоор энэ зүйлийн тухай ярилцах нь их чухал юм байна. Тэгэхээр одоо бүгдээрээ жоохон бодож агаад надад нэрээ ингээд санаа зовоод эсвэл айгаад эсвэл ичээд эсвэл хин нэг ингээд чи сайн штэ гэж дэмждэггүй байсан болохоор ч юм уу те эсвэл хин нэг ингээд би энийг сайн хийж чаддаг болов уу гэж асуусан чинь мэдхгүй гэд те намайг ингээд оромшуулаагүй зоригжуулаагүйгээс болоод би ингээд дуртай байсан зүйлээ ингээд орхичихсан мартцсан хийгээг үлдээсэн зүйл би дөрөвт байгаа юм биш үсттэй би таад гээд
өнөөдрийн эрэл хайгууллага эхлүүлж байгаа шүү заа юу. За энэ хайгууллага яаж эхлүүлэх вэ гэхээр би та хэдэд зориулаад асуулт бэлдсэн байгаа. За асуулт руу орохоос өмнө манай баярмаа сонсогч хөөхөн бяцхан зочид оролцуулаад ямар гоё нэвтрүүлэг вэ гэж байна. За амьдралын хүчиг гэдэг нэвтрүүлэг байгаа шүү манайхаа. За харин манай очирот мөнх цэцэг сонсогч маань хүүхдэд ээлтэй радио шүү. Хүүхэд бидний ирээдүй шүү гэсэн байна. Хөөш та хэд ер нь энэ үгийг мэддэг үү? Хүүхдээ л ингээд бидний ирээдүй шүү гэхээр та нарт ямар мэдрэмж төрсөн? Ингээд одоо ер нь хүүхдүүд ирээдүйд том болохоор ингээд нэг юмдаа хичээвэл Монголынхаа нэрийг гаргах хүүхдүүд байгаа. Тиймэрхүү гэж бодож байна. За манайгаар болохоор энэ үгийг сонсохоор одоо чиний сонсогч ингээд та дүрийг бидний ирээдүй шүү гэд хэлсэн байна. Тэгэхээр одоо биднийг үргэлж аж жаргалтай болгодог ирээдүйн тийм одоо биднийг дагаж төрөөсөн хүн шүү гэж би бодчих. Тэгж хэлж аваад баярлалаа. Манай эрт санаа юм. Байхгүй. За тэгвэл асуулт руу орох уу? Тэгээ. За манай одон чимэг баяр сайхан сонсогчтой хөөрхөн юм аа л гэсэн мэн та нар. Та тэр хөөрхөн юм уу? Тийм би хөөрхөн гэд хэлэх хүн бэ нөө манай зочтонд. Үгүй царайлаг. За царилэг юм уу да? Тэгээ алсан дээр царайлаг шүү. Хөөрхөн шүү манай хүүхдүүд. За асуулт руу орох уу? За чиний ингээ хамгийн их хиймээр байгаа зүйл одоо юу вэ? Бүжгийн дугуйланд дармаар байна. Бүжгийн дугуйланд явахгүй байгаа юм уу? Бүжгийн дугуйлан маань ээж маань эсэргүүцээ нөгөөнийг айгүй оройтож бэлтгэл хийдэг. Эсвэл нөгөөнийг тэрнээс гадна одоо нөгөө өртөг төлбөр өндөртэй байж яг бүрэн гүйцэд сайн бүжиг заахгүй юм гэдгээр нь ээж маань эсэргүүцээ намайг гаргасан. Тэгээд би хэрвээ одоо би бол ингээд нөгөөний одоо мөнгө олох чадвар бол хүрээг байгаа шүү дээ тий. Том болоогүй насанд хүрээгүй. Тийм болохоор одоо хэрвээ өөрөө би төлбөр төлөх чадвартай байсан бол би ингээ өөрөө төлбөрөө төлөөл ингээл явчих штеп. Тэгээ ээж аав маань гол нь нөгөөнийг юу яадаг төлбөр төлдөг. Тэрнээс гадна нөгөөнийг яг ээж аав гэдэг бол хүүхдүүдийн бүх юмыг л зөв хэлдэг. Бүх юмыг л ингээл мэддэг штеп. Тийм болохоор би яасан. Манай ээж намайг яг мөндэсэд оруулж ирсэн байхгүй юу? Тэр мөндэсэд яг 1 сар яваал би шууд байсан. Айгуу тийм шантарсан жишээ. Яг явахыг хүсэжсэн. Гэтэ нөө сургуулийнхын бүжгийн дугуйланд явсан болохоор ингээд тасалцсан байхгүй шууд. Тэгэл сургуулийнхын бүжгийн дугуйланд явал олон найз нөхөдтэй болол тий олон хүүхдүүдтэй ингээд харьцуулаад ингээ хажуугаар нь FM-тэй явж исэн. Тэгэл FM маань ингээд бас ингээд нөгөө цуг давхцаа тий хаяа би бүр бүжгээ туслаа FM-тэй ирдэг байсан. Тэгээд багш хайцсан юм одоо багшаа харин би өвдсөн гээл хилждэг байсан зэ би. Тэгэл одоо бүжгийн өөр дугуйланд ормоор. Яа н одоо багш чи үзчихвэл зүгээрээ бүжгийн дугуйланд хармаар байгаа. За. Араас нь хин ярих уу? Алсан уу? За би ярив. Заавал одоо ийм байж заавал бүжиг дуу биш шүү дээ тий. Юу ч хамаагүй бодож байгаа л үнэхээр хиймээр байгаа зүйлээ л хэлээ шиг заяа. За. Би яг одоо YouTube хиймэл. Яг ингээд би ингээд амар YouTube-ээр алахыг хүсдэг байхгүй юу? Тэгээд 2 удаа аккаунт нэгээд тэгээ хоёулаа устцсан 14 наснаас дээш ээжэж хийнэгээд аав өмнө нь болохоор 20 нас гэд худлаатайгаа бичсэн байсан болохоор намайг хийлэгжсэн. Тэгж жагаад family link гэд нэг линк татсан. Бүх юм нь мэдэгдээд үнээл гэд тэгээд миний YouTube-ийг 2 удаа устгасан. Тэгээд би одоо яг ингээд YouTube-ийг хийж чадахгүй байгаа. Хамгийн хүсэж байгаа нь YouTube-ийг л хийн. YouTube-ийг ингээд гой чаленж хийгээд яг тийм одоо YouTube-ül хүмүүс шиг тийм олон тийм ботн илүү юу лээ. Тийм нөгөө нэг тийм тэр ингээд цомнуудын авахыг хүсэж байгаа. Яг гримикс ах шиг. Гримикс ах шиг юу? YouTube хиймээр байгаа гэсэн шүү дээ. Яг юун тийм чамд гой санагддгийг. Яг ингээд хүмүүст зааж өгж байгаа тийм одоо сэтгэлээсээ хийж байгаа юмнууд нь л гой санагддаг. Чи тэгвэл хүмүүст гоё ямар нэгэн зүйл гоё хийж үзээ, тэрийг харуулад хамтдаа туршмаар байгаа юм биш үү? Гэтэ тэр нь чи гоё чаленжүүд хиймээр юм гэсэн шүү дээ. Жишээ нь юу одоо хүмүүст хүргэхийг хүсэж байна? Жишээ нь ингээд гоё одоо олон тоглоомуудын чаленж, эсвэл зурагны
эсрэг тийм одоо амттан ч юм уу тийм гоё тийм челленж юм байхгүй юу? За. Би сая гэхдээ ганц удаа ярьсан чинь нэг сүүлд 819 дагагчтай 9 настай охин энэ төр гээд нэг бичлэг яваад байсан уу? Тийш тагсан нэг баг ганц хавтаас жоох мэсэн баха. 9 настай байсан санагдаад. Өөрөө янз бүрийн ингээд сонирхолтой юм хийжээд тэгээд ч мэдэж үзээд чаленж хийгээд байсан шүү. Мэдэн. Мар Гадаад нэртэй хөвт байсан. Гэхдээ Монгол нэр нь гадаад. За, гинт гэхдээ тэр санаанд орж ирээд ютубер хийсэн юм бол ютубер тийм хаягтай хийсэн болоо. Ютуб чи 14 наснаас дээш юм биш үү тий. Тэгэхээр Instagram тийм Facebook байсан юм болоо гэд сая бодчихлоо. Тэгэхээр эхний ээлжинд 14 нас хүртлээ өөр тийм ютуб бол хийж болохгүй юм тий. Аав ээж нь энийг дэмждэггүй ганц удаа. манай ээж харин хөрхи YouTube-ийн ивэл ингээд хамаагүй байхан ууч мууч үдчихэж яхаар YouTube-ийн ивэл хөөхөн штэ хайраа тэгээд аавд хэлдэг хайраа чи YouTube-ийн тасаад өгөл дөө гэд хэлээдээс. Хөрхи. За манай хоёр төгөлдөр алсан хоёр харж ирсэн үү? Заавал ийм урлагийн аяа спорт биш гэсэн шүү дээ тий. Зүгээр юу ч хамаагүй үнэхээр ингээ хийм би энийг л одоо хиймээрээ юм гэл. Тэсээ яг ганц удаа сонссон чинь би бас ютубер болох хүсэлтэй байдаг байхгүй юу? Өө тийм үү. За. Ингээд та тийм видеогаар би амар их үзсэн шүү дээ. Одоо сүрэнтэй шүү дээ. За. Тэгээд би энэ бол ютубер болно гэж боддог. Тэгээ ямар яг одоо хүсэж байгаа гэсэн одоо яг ингээд яг 100% амаараа байна гэж хэлээгүй зүгээр л яг хүсэж байгаа юм аа хэлээ. Ямар ч ингээд ихлэ ингээд компьютертэй болоод тэг ингээд бичлэг хийж үзнэ гэж бодож байна. Бичлэг хийж үзнэ. За чамд ингээд ямар төсөөлөл байна? Яг ингээд би ийм юм хийгээл ингээл гэл гой төсөөлөл гой байдаг штэ. Тэр төсөөллөө жоохон хаалцж болох байдаг. Төсөөллөө. Одоо чи YouTube дээр би ч гэсэн бичлэг хийхийг хүсэж байгаа гэж тий. Ямар төрлийн бичлэг одоо жишээ нь та хэд ингэж мөрөөддөг гэсэн үү? Би дотор ингэж боддог шүү дээ. Ингэж яриад, ингэж хараал гэл. Тэг төсөөлдөг шүү дээ. Ийм төөх яриад гэл. Одоо радиогч гэсэн тэгдэг байхгүй юу? За 10 настан готтойгоо уулзахаар тэгж асууд юм билүү гэл тий. Тэгэл дотроо ингэ бодоод тэгж асуухаар ундрамд тэгж хариулна да гэл тий. Төгөлдөр одоо хажуунаас нь маань тэгж хэлэндэ гэл төсөөлдөг шүү дээ. Тэрүүн шиг төсөөлж байгаа лөө. Би ингээд төгөөцгээр заавал ингээд нэг ютубер ингээд амар хүсдэг байхгүй юу? Саяхан бас Silver Play батнаас ютубер байхгүй юу? Профессор гэдэг нэртэй Minecraft тоглодог ютубер байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө ингээд Minecraft дээр бол тоглож компьютер дээр бол тоглож болох зөндөө тоглоом байгаа шүү дээ. Яг тэндээс болохоор Minecraft, тэгээ Roblox, Mobile Legends гурваар л бичлэг хийж үзнэ гэж боддоо шүү дээ. Зөв. Яг энэ гурван тоглоомыг тоглодог хүмүүс яг амар хандлттай байдаг байхгүй юу? Гэхдээ Mr Beast тоглоом тоглодог ч гэсэн ягаад нөгөө амар сонирхолтой яг гадаад хүмүүс сонирхолтой бичлэг гэдэг болохоор тэгж их 200 сая хүрсэн байх гэж бодож байна. Тийм бах тий. За окей. Гоё сонирхолтой юм надаа айгу гоё сонсогдчих. Манай төгөлдөр тийм 3 төрлөөр бичлэг хийхийг хүсдэг гэхлээр алсуу. За хариулахад бэлэн биш байвал нь яах вэ? Би ер нь сая ярьчлаа бүр баахан бодоод. За. Хамгийн хийхийг хүсэж байгаа зүйл нь юу вэ? Ер нь бол сургалтынхаа өмнөх анги руугаа шилжмээр байгаа. За. Ер нь бол анх штэ 10 сард би энэ сургалтанд ихтэй хамтарсан байхгүй юу? Тэгэд нэг олон найзтай алсан юм. Тэгээ хамт цээжлээл, хамт суугаал. Олон хөдөр цээжлээл, хүний зүрх царай цээжлээл. Тэгээд амар гоё юмнууд заадаг гэсэн. Одоо нөгөө нэг 2 дахь 4 дахьд ордог байсан. Тэгээд нөгөө нэг манай эрэгтэй дүүгийн хин хүргэж өгөхөө гэд тэгээд бодоод тэгээд ээж хүргэж өгч чадахгүй болохоор эгчт хоёрыг хагасан бүтсэн рүү оруулчихсан. За. Одоо тэгээ хагасан бүтэнсэн тэр сургалтанд явд юм уу? Тийм. Чиний хувьд одоо хийхийг хүсэж байгаа зүйл нь болохоор Өмнөх анги руугаа шүү. Өмнөх анги руугаа. Өмнөх анги нь болохоор хоёр нь өөр юм уу? Тийм. 2 дахь 4 дахь. Тэр хоёр нь одоо уг нь гэхдээ хагас сүнсэнд явж байгаа тий? Явж байгаа. Гэхдээ 2 дахь 4 дахь байхаар юу нь ялгаад байгаа?
Ер нь бол хагасан бүтсэнд бол хичээл нь бол нөгөө нэг ялгаагүй. Адилхан нэг багшаар ордог. Гэтэ нөгөө нэг өөр хүүхдүүд тамд орохоор нэг жоо санаа санагдаад тий. Энэ одоо хагас бүтэн сайн ангид ороод хэр удаж байгаа? Нэг ороо ер нь бол өмнөх 7 хоногт нэг орсон. Саяхан юм ба шүү дээ, тий? Тийм. За, яагаад гэж асуугаад байгаа юм гэхээр бид нарт ийм дасан зохицох хугацаа гэж байдаг гэнэ хаасан. Тэгээд хүүхдийн дасан зохицох хугацааны штэ. Дунджаар хэдэн сар идэг гэж. Ямар одоо шинэ ангид орох, шинэ сургуульд орох, шинэ найзуудтай болох, шинэ дугууланд орохоор ингээд солигдохоор биднээс сонирн мэдрэмж төрдөг штэ. Шинэ газар очиж нүүх те. Энэ бүх зүйлд ингээд шинэ зүйл бид нар тасан зохицохын дундаж хугацаа гэж байдаг аахгүй юу? Ядлаар 1-2 сараас мэж магадгүй. Би бол ингээд шилж мэлтнийхаа дараа 1 сар болоход бол ангийнхаа бүх хүүхдтэй бол гайгүй найзалцсан болчдөг. За манай зүгээр л гоё таагаад үздэг. Гэлс ингээд таачих. Тэгээ би хариулт юм лээ тэхүү. Би 3 сар гэж. 3-аас 4 сарын хооронд л ах гэж би бодчих. Ер нь бол чимхий ах юм бол тэгээд 3-аас 4 сар. Багшаа. Сар юм уу, жил юм уу? Жил зэрэг биш аа. Чи юу гэж бодож байна? Жил гэж бодчих. Жил явах магадaltaй юм шиг. Надад сайн нэг юм бодол орж ирлээ л дээ. Нөгөө нэг тэр тухайн хүүхдтэй зүгээр танилцаж нөгөө дасан зохицохтол за яг нөгөө хідээс хэдэн сар гээд за загаштай. Тухайн нэг танихад бол бас жил болно гэж би бодчих. Ягаад гэхээр нөгөө хүний ингээд янз бүрийн шинж чанар ингээд танигдаж барагдах штеп. Одоо жишээлбэл одоо би нэг за зүгээр нэг сургууль руу шилжиж орсон гэж бодоход одоо юу аа нэг шинэ найзуудтай боллоо. Тэгэл за яг ингээд автомсаад бол ингээд таньдаг болцсон. Гэтэ нөгөө нэг бүр тэр охин яг ямар өнгөнд дуртай юм те наацхын шиг штэ. Ямар хоолнд дуртай юм эсвэл яг хамгийн сайн найз нь хийгэн эсвэл одоо тэр охин яг ямар ингээд зантаа хүүхдэд дуртай юм өөрөө ямар зантаа ингээд тэр талаар нь яг танин мэднэ гэвэл жил болно. Ондром ийшээ харахаараа намайг харж байгаа юм уу? Өнөөдөр нэг хөрхи ийшээ телевизээр хараад ирэх юм тий. Зөв. За тэгэхээр түрүүн тэндээс алсан нэг гоё санаа гаргасан. Хүн болгоны онцлог гэж байдаг гэн. Тэ? Түрүү хэлсэн ичимхий, нээлттэй, нийтич гэл тэ. Тэрнээс хамаарал янз бүрийн хугацаа. Гэхдээ хүүхдүүдэд тухайн орчинд тасан зохицоход 6-аас 1 жил шаарддаг гинэ. 6-аас 1 жил. 6 сараас 1 жил. Урт хугацаа. Тийм үү? Тийм. За. Одоо хоёр дахь асуулт. За. Хүсэл мөрөөдөл. Би тийм юм хийдэг хүн болно даа гэдэг мөрөөдөл. Тийм юм бүтээдэг хүн болно даа гэдэг. Энийг баг шууд хэлсэн юм шүү дээ. Өө тийм тийм штэ. За дахиад хэлье. Юу вэ? Ютубер болно. За. Надад болохоор хоёр нэг бодол байгаа. За. Нэг нь болохоор юм ялах ягаад гэвэл би бас дээрийн нэг дугаар дээр ярьжсэн хаа. Манай ээж гэр бол нэг юм жахад хэрэгтэй гэд тэгээд би бас өөрөө нөгөө нэг эмч гэдэг мэргэжлийн одоо олон хүмүүс тус үргээдээ тэр юунд нэгээд бас нэг процессд дуртай гэх юм уу. Тэгээд нөгөө талаараа болохоор би айгуу тийм бүжгэлдэг хүн болно гэж би боддог. Баггүй юу? Одоо гээд хобби гээд би ер нь бол хоббигоо ингээд цааш нь хөгжүүлээд тийм. Одоо нөгөө эмч хүний хийдэг тэр хүмүүс тус хүрэгдэг байдал нь гоё идэг гэж юу? Тэгэхээр яг хоббигоо сонсох юм бол гоё бүжгэлдэг хүн болмаар байгаа юм. Би нэг асуулт асуучих уу? За. Мэргэжил хобби хоёр нь тусдаа байх ёстой юу? Тийм. Яг хүүхдүүд болгон өөр ах гэж би бодож байна. За. Зарим хүүхдүүд за хобби хийх заавал нөгөө нэг урлаг байх байсан. Албагүй шүү дээ тий. Одоо жишээлбэл төгөлдөр шатар тоглох дуртай шүү дээ. Тэрэн шиг одоо ингээд жишээлбэл одоо нөгөө зарим хүмүүсийн шатрын багш маш гэж алдаг шүү дээ. Тэр нөгөө хоббигоороо бас дамжуулаад би тэр шатрыг ингээд сайн тоглодог, сайн ингээд сурчихсан, би ингээд сайн мэддэг болохоор хүүхдүүдэд яана гэдэг хоббигоо дагаад бас нөгөө нэг одоо тэр хоббигоороо мэрэгжил
олдог хүүхдүүд бол бас байгаа. Эсвэл бүр ингээд хоббитойгоо ямар ч хамааралгүй би бас зураг дуртай. Гэтэ би ерөөсөө зурагтай холбоотой мэрэгчлээ болно гэж бодож байгаагүй. Тэрнтэй адилхан гэж бодож байна уу? За, манай гуравт ямар санаа байна вэ? Хүсэл мөрөөдөл нь ярьж байгаа шүү дээ. Ер нь бол одоо сургалтанд явж байгаа шүү дээ. Тэрэнд нь уул нь төгсөөд тамирчин болно гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол тамирчин болчих юм бол тэгээд дэлхийн аврагтаа ороод улсын аврагтаа ороод тэгэж болно. Ямар тамирчин яасан? Одоо багнаа өгсөд өгдөн шүү дээ. Ямар нэг өгнөд Чинь нүү явж байгаа сургалтынх нь уу? тийм тэднүүдийг одоо хэд 5 минутын дотор цээжлээд 7 минутанд санаад ер нь бол би зураг цээжлэхт нь тэгээ бас хийсвэр зурагт нь ер нь бол амар гайгүй. За. Одоо асуугийн явж байгаа энэ сургалтыг нь юу гэж нэрлэх юм бол? Оюун ухааны акт. Оо, оюун ухааны акт. оюун ухааны акт. Манай нэг найз явдаг шүү дээ. Тэгээ оюун ухааны актемд явж байгаад нөгөө бүр дэлхийн авраг энтерт ордог шүү дээ, тий? Монголд бол одоо нөгөө 2 ихэр чинь хамгийн өндөр нөгөө Тийм шүү. оног авдаг эзэмшдэг. Оо яг 200 толгойлцсон шүү. яг ч ундрам над руу хараад толгоогоо тавьсан чи яг тэр үг маань ороод ирлээ шүү дээ, эзэмшдэг. Яг ингээд би хоёр ихийг яг нэг удаа үдчихсэн байхгүй юу? Яг нэг удаа. Тэгээ яг тарих гэсэн чинь шууд бодлоо тэр орж ирээд. Тэгээ та яг тэр хоёр ихэртэй амар адилхан юм санагдсан. Яг царайгаараа. Оо би та хөөрхөн гэж боддоо шүү дээ. Сургалтынхаа дэвтэрэн дээр ижидэж зураг нь. Оо тийм үү? Тийм. За. Тэгвэл манай асуу яг тэр чиглэлээр гоё тамирчин болмоор байгаа юм тий. Тийм. Ямар гоё юм. За ганц од. Би ер нь ингээд багада бүр амар олон мөрөдөл яаж исэн. Тэрнээс одоо би нэг 3-4 л байгаа да. Гэтэ яг хамгийн их бодож байгаа нь бол анги удирдсан багш болохыг хүсэж байгаа. Хүүх ямар гоё хөөмрөм тийчэр. За яагаад? Яагаад гэвэл ингээд яагаад ч юм хөгжилтэй юм шиг гоё санагдсан. Хүүхдүүдэд ингээд хаягда юм заахаар бас тайвшруулна, ганцаардахгүй гоё юм ярилцах ч юм уу гэж бас боддог. Гоё тий. За би ганц овчиг ангийн багштай болмоор байна. Ганц бол манай ангийн багш одоорой. Би нэг удаа математикийн сонгоны багш болно гэж боддог байсан шүү. Сонгоны багш уу? Тийм. Яагаад бүр сонгоны багш юм бол? Ингээд ямар ч гэсэн мат дээр амар хичээж ингээд математикаа хийж агаад тэгээ ямар ч гэсэн математикийн сонгоны багш болвол гоё доо. Тэгээ математикаа сайн байх юм бол ер нь бол зарим хүмүүс ингээд математикаа сайн байх юм бол ер нь алцахгүй гэдэг дээ шүү дээ. Тэгээд ер нь тийм болохоор математикийн сонгоны багш болъё гэд нэг бодож ирсэн. За. Тэгвэл ингэж нэг асууж үзье. Өөрийгөө би ийм юмд авьяас тадаа гэж одоо бодож тийм бодлоор ирсэн байгаа болоо манай дэд. Би одоо ийм юмд авьяас тадаа гэж Орж ирж ин гэхдээ зэрэг хэлэхгүй. Оо. Талд заавар Тэр одоо ингэж хэлчих. Багшаа бисээ дуусгаж байгаа яаж болох юм бэ? Болно. За. Ер нь бол миний хурд тест амар нөгөө нэг Хурцсан. тийм хурд цай. Ер нь бол өмнө нь нөгөө нэг Key Master гэдэг байгаа шүү дээ. Олон цагиргаыг нэг дотор ингээд салгадаг. Тэрийн өмнө би бас ер нь 53 секунд болж байгаа. Тэгээд дараа 22 секунд болоод тэгээд бэлтгэл дээр 16 секунд болоод тэгээд дараа тэмцээн дээр 19 секунд хийсэн. Энэ бол хурд сайжир. Хурдтай. Тэрэн дээр бас авьяас байна надад гэж тий. За чамд авьяас байгаа шүү. За хурдтай чинь за. Төгөлдрийг сонсоогүй ч гэсэн яг тэр чинь үнэн байх магадлал өндөр шүү. Төгөлдөр. За ганц авдих. Надад лавдуу юм шиг санагддаг. Ингээд дуул миний амьдралыг үйлчлэх юм шиг санагддаг. Ингээд би бүр амар гоё дуулах дуртай. Бүр дуучин болно ч гэж мөрөөддөг одоо хүртэл. Тэгтэл багш олно гэж бодож байгаа. Би ингээд яагаад дууг сонгосон бэ гэвэл угаасаа миний дуулах хобби. Тэгтээ би ингээд өөрөө бүр дуулахтай амар ихтгэлтэй дуулдаг. Микрофон бариад нэг тайзан дээр гарахаар жоохон сандардаг. Яа тэгвэл хоолой маань ингээд илж байгаас шал өөр байдаг. Тэгээ жоохон сандардаг. За өндрөм. Би яас хэлвэр байна. Ичээд байна. Би ихтэй За одоо бид дөрөв ингээд нүдэн хэмжээ за чихэнд хэлж байгаа гэж бодоод хэлсэн. За.
Би зүр ингээ яг нүдэн аны чихээ чамтай ингээ хөгцөн. Өндөр ямар авьяастай юм бэ гэж. За. Би бол хичээлийн тал дээр юм ярихгүй. Хичээлийн тал дээр. Тий, хичээлийн тал дээр л угаасаа ярихгүй гэж би бодож байна. Ярихгүй гэдэг нь юу? Угаасаа Одоо ингээд- чадна гэсэн үг юм уу? Үгүй ээ. Одоо ингээ хичээлийн талаар л ямар нэгэн хичээл дээр авьяас мөвс ярихгүй гэсэн. Тэг хийх юм хичээл явж яадаг тийм. Тэгээд миний чаддаг зүйл гэх юм бол айгу авьяас гэх юм бол авьяас хийсэн нөгөө бусадтай нийтж харьцаад сурцаг гэх юм уу олон хүнтэй харилцах Чадвар бол надад байна гэж өндөр. байгаа баха. За яг байгаа шүү зэ. Яагаад гэвэл чи үнэхээр гоё бусдтай гоё харилцдаг, нийтлэлттэй ярилцаж чаддаг шүү зэ өндөр маа. Баярлалаа. За тэгвэл ийм юм байна манай ураа. Чиний үнэхээр хиймээр байгаа зүйл, чиний мөрөөддөг зүйл, тэгээд чиний би энийг ингээ хийж чаддаг да. Би энд авьяастай да гэж боддог зүйл, энэ гурван зүйл нийлвээс эрдэнийн сайхан шийдэж байгаа гэсэн үг. Энэ гурван зүйл нийлэх юм бол ирээдүйд чиний ингээ нөгөө би хиймээр л байна. Гэхдээ гэдэг тэр зүйлийг гоё давна. Гэсэн үг. Одоо ойлгож байна. Тэр энэ гурван зүйлийн хариулт чинь ирээдүйд чамд орлого олж өгнө, аз жаргал өгнө, тий? Бас тэр айд, сандрах, ичих тэр бүх мэдрэмжийг даван туулахад нь туслана. За, нэвтрүүлэг өндөрлөлт маань 2 хүрэхгүй минут үлдсэн байна. За манай Тийм ингээд 2 болчлоо. би Минут ингээд 58 болчлоо. ингээд би ингээд сатантан зардаггүй юу? Тэг ингээд явц ордож гисэн тэн дандаас би угаасаа барахгүй, би угаасаа яаж тоглосон, яаж ингээд ухаан гаргаж тоглосон угаасаа барахгүй гэж боддог хүмүүс бид байхгүй юу? Тэгтээ угаасаа нэг зарим хүмүүсийг аваад сажидгүй болохоор тэр хүмүүсийг яг тоглож чаддаггүй. Тэгтээ ингээд нэг удаа таарж исэн миний бол барахгүй гэж боддог. Бараг 10 хүүхэд байхгүй юу? Тэгээд яг хэдвэртэйгээ тоглож чаддгүй болохоор ингээд яадаг гэж бодсон шүү дээ. Ингээд яг бүр ингээд сайн хүүхдүүдтэй тоглохгүй. Зарим нь ингээд күцүүбэд явдаг ч юм уу тий. Эсвэл дүнгүй чатар сурж байгаа ч юм уу. Тэм хүүхдүүдийг хожоод эсвэл бол нэг надад яг өөрийнхөө зэнтэний хүүхдийг хожоод тийм хүүхдийг бол хожихгүй гэж боддог. Гэтэ ингээд сайн хичээвэл тэр бодол маань алга болно гэж боддог. Яг үнэ. Алга болно. Гэхдээ бид нар хийхгүй үлдснээс гоё хийгээд үзвэл дараа нь харамсахгүй шүү дээ тий. Би бас яг уран жиргээд яг энэ жил орсон юм аа. Тэгээд уран жиргээд яг би нөгөө нэг одоо эмээгийнхэн ихчийн ачаад ээжтэйгээ цог нэг бууз хийхт нэг гуйлийн дарж өгöd байсан хэрэг. Тэгээд яасан чи нөгөө нэг юм тэмцээнд орох гэж байгаа орон жиргээ гэдэг юм яран нэргийн тэмцээнд орох гэж байгаа гэлсэн чи ерөөсө чи заавал ялах хэрэгтэй гэж манай насны эмээгийн дүү хэлж байгаа байхгүй. Тэгэл би угаасаа манай багш орж гисэн гэл баг нэг хүчээр орж байгаа нэг тиймэрхүү утгатай юм хэлцэхгүй. Тэсн чи юмд төрүүлнэ гэж л орчий. Чи өөртөө гоё зориг тавьчих чадна гэл тэгэл хэлсэн. Тэрэнд нь би бас урам ороод бас манай цэцэрлэгийн найз маань цэцэрлэгээс маань одоо хүртэл найзалж байгаа манай найз байдаг байхгүй. Тэр найз маань чи яг нэг байранд орнохаа ингээ миний 107 тэгээд байна гэд тэгээд байсан байхгүй. Тэгээд яг юу байсан? Тусгай байр авсан. Бүр ингээд 3 дахь шатн дээр нь хамгийн сайн 20 хүүхэд үлдээл тэр зунаас нь 5 хүүхэд ялгарсан 4-т нь орсон байт юм аа. 4-т нь орсон байт юм. Тэгээ оролцоод үзэхээр тийм ер нь гоё юм байлээ бас. Хоёулаа яг адилхан юунд орж исэн юм шүү дээ. Би 10 жил тахтаа тиймээс оюутан байхдаа тэр нөгөө чиний уран жиргээ гэж байна шүү дээ. Тэрэнд нөгөө нэг яг тэр шүлэг уншдаг намрт нь ороод би төрүүлж исэн. Гэхдээ их сургуультай л та. Би бас уран жиргээ зарж ирсэн шүү дээ 3 дахь сургууль дээр. Тийм үү. Тэгсэн ингээд нэг тэр үедээ жоохон сандраад тэгээд амар яг өөрийнхөө гоё үгс чадаагүй. Тийм болохоор яг нэг байр эзлэг. За хиймээр байгаа зүйлээ хийгээд үзээрэй. Тэгээ хийсэн чинь магадгүй чиний ботсон шиг амжилттай байж чадаагүй ч гэсэн тэрийг дахин хийгэрэй гэж уриалъя те. За ингээд гэр бүлийн радио 104.5-ийн амьдралын өчиг нэвтрүүлэг өндөрлөхөд бэлэн болсон байна. Ярилцсанд баярлалаа манайхаа. Баярлалаа. Баяртай. Баярлалаа.
Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.